Хэрүүл уруулгүй байх заяалгаа. Мөрөөрөө баяа гэтэл бас л нэг асуудал босоод ирлээ. Тэр тухай 2-3 үг хэлээдхий. Аялал жуулчлалын яам гэж нэг сонин газар байна. Сайд угаан Солонгосын хэдэн хүүхэнтэй зураг авахулж нэр хүндээ аваа өсгөөд өгсөн чинь яамны албатууд нь огцом тэнэгдэж Монгол ирчүүдийн хямраас эргэж бахархлаа уулзуулдаг Алтай таван богд руу унаа машинтай нэвтрүүлэхгүй болох тушаал гаргажээ. Машин тэрэг гэдэг бол хувийн өмч хөрөнгө. Тэгсэн атлаа морь малаар бол орж гарч болох шийдвэр юм байна. Хаанхын ямар хуулинд иргэдийн машин тэрэг бол хувийн өмч биш ээ. Морь мал бол харин хувийн өмчөд тооцогдно гэж заасан байна. Монгол улсын үндсэн хуулинд ингэж ялгуурлан гадуурх үг үсэг байхгүй. Тийм байтал машинаар болохгүй малаар бол болно гэдэг чи ёстой нөгөө чи сайхан хоолны нэр хэлвэ. Би дөргөн савхтя гэдэг шиг юм болно гэсэн үг шүү дээ. Ер нь бол аялал жуулчлалын гол үс болсон хамгийн үзэсгэлэнтэй сайхан газрыг хувийн өмчгөө бодож тархиныхаа багтаамжаар хааж бооно гэдэг бол арай л дэнцсэн хэрэг болоод байна. Үүнийхээ оронд зам маршрута бодож тооцож харгуй замаасаа хамаа намаагүй хазааж талхалахыг нь болиулах хэрэгтэй. Яг нөгөө хустай нурууны дархан цаастай газар шиг тэнд бол батлагдсан зам харгуугаасаа гарахыг тас оргилдог. Тэр бүхэл төр зогсохтой үрдэл замаасаа гарч зүлэг ногоон дээр парклахыг хоригдно. Зөрчил хаанаас ч мотоциклтай хамгаалагчид гарч ирээд торгож шийтгэж ёстой үзүүлээд өгдөг юм. Яг л үүн шиг журамтай болох хэрэгтэй. Түүнээс биш хааж боож оруулахгүй хоригдно гэдэг бол хэрүүл харуул дагуулхаас цаашгүй. Хэрүүл хэтрээд ирвэл энэ тушаалыг гаргасан айдын асгаар бугаагээ чинь албан тушаалаасаа огцорчиж мэднэ. За нөгөө талаас нь тэгвэл бас нэг бодоод үзье. Жирийн иргэд машинаар орж гарч болдоггүй юм байжээ. Тэгвэл жирийн бус дарга даамлан тэгвэл яах юм? Тэд нар жишээ нь тэрхүү 14 км газар руу морь унаж тэмээд огчлоод орж явчихна гэж бодож байна. Яст хуцан биз? Хурган дарга боловч утас шөрөмсөөр ярьж байгаад машинтайгаа ороод л явчихна. Ингээд л эхний хэрүүл үүсэндээ нэг дарга ороод явчихад нөгөөх нь орж л даараа. Тэр орсон дарга барьцуулж байгаа ч мэдэхгүй. За мэдсэн ч тоохгүй дээ. Хөөхий иргэдийнхээ дэрэгдүр тоос татуулан давхиж даапалаад гал өрдөж орхино. За тэгээд ч тэр олон километр газар тийм бартаатай замаар хаанхын хэн тэгээл морь унаж бөгшилбэ холгуулан явах хувьтай. Гэх мэтлэн түмэн хэрүүл мянган маргаан үүснэ дээ. Ер нь бол байгаль орчноо хамгаалъя гэж бодож байгаа бол эхлээд орчныг нь бүрдүүл. Замаа янзал. Ядаж л нойлынхаа асуудлыг шийдээд стандартыг нь улсын хурлаар бадлуулчих. Түүнийхээ араас л харин хариуцлагын асуудал. Хааж боож торгож шийдэх юм ярихгүй бол болдоггүй юм аа хөөш. Энэ чинь Монгол шүү дээ. Эрхэм дарагтаа нэг гарцыг нь хаалаа гэхэд нөгөө нэг гарцыг нь монголчууд олж л таарна. Тэр цагт нэг биш. Нэлээд хэдэн гарц хааж бах асуудал гарнаа да. Үүний дараа нөгөө байгаль хамгаалах, зам харгуй гаргасан гаргаагүй гэхэр үл чинь юу л болох вэ? Ийм л байна. Эхлээд бод дараа нь шийд тэгээд хааж боо. Зөөлнөр хэлэхэд ийм л байна. Алтай таван богд уулвал та нарын тоглож хайрах биш шүү. Монголчуудын хиймэр сүлдийн дээжүүтэн бахархал бардамнална юм. Өөр ч юу хэлэх вэ?